Бүх морь гэдэл монголчуудын 93 наадмыг ярахад хэмрэн сэргээдэл төрүүлсэн бүх морин газар устайган алдаршин ус нутгийн хүмүүс нь магнаа тэнийж бүр өөртөө төрүүлсэн шиг нүүр бардан болдог нь нийтэм харагддаг. Тэгвэл одоо манай хошуунд явагдаж байгаа өвөр Монгол орны хэсэг аймаг хотын бүхий сараа нь ямархан явагдаж байгааг ойлгоцгоё. Биднийг өглөөгийн 9 цагт тэдний боловсролын гэрт хүрэхэд бөхчд бие халаалтын боловсролоо хийж ямар нэгэн тусгай бие тамирын сургуульд очсон шиг санагдаж байлаа. Энэ өдрийн өглөөний гүйх нь гэр доторх гүйл таарснаас бөхчд барилдааны дэвсгэрийн цагиргийг тойрон гүйнэ. Удаан гүйх буюу цагиргийн дотор залхуурд бөхчдийг бүсээр гуйдан тууж байгаа энэ хүн бол дараа та бидний сайн танил. Энэ удааны бүхий сорооны тасагжуулагч Арслан Батчаргал болно. Уран сайхан барилдаанаараа үзэгч төмнөө баярлуулж бахархуулж байдаг аваргийнхаа сороо боловсролд сууна гэдэг бөхчдийн хувьд ихээхэн олзорхол байлаа. Хамаг анхны боловсролоос нь харахад энэ сороо боловсрол нь тун чанга хатуужилтай явагдаж байна гэдэг нь мэдэгдэж байна. Сорооны байдал Батцар жаргал багшийн сорооны хатуу чигээд энэ сорооны боловсрол манустай тохирно. Энэ хатуу боловсролыг даагаад гараад хаврын энэ зуны найдаа сайн барилд байхаа. Монгол бүхэн үргэлж хэрэгэлдэг уран мэхээс дурдвал зохоо, дата, гიშгэ, өлгөө, утгаа зэрэг маш арвин мэх мэрэгжил байдаг юм. Бөхчд одоо яг эдгээр мэх мэрэгжлийн үндсэн боловсролыг хийж эхэллээ. Нэг бөхчин болно гэдэг нь саранд суухаас эхлээд маш цухал байдаг юм байна. Бөхчд авьяа сонгодороо барилдахаас гадна тойлууртай хичээлгээр дамжин мэдрэл, ухаан бэлэг, ур мэрэгжил маш дээшилдэг байна. Батчаргалаас хүн нэг бүрийн хийдэл барил шаардлагад хүрэх хэсгийг маш нарийн хянамаагаар анхааран шаардлагад хүрэхгүйг залруулан хийлгэнэ. Ингээд энэ жил манай хошууны бүхий нийгэмлээс эрхлэн явагдуулж байгаа бүхий сараа одоо манай хошууны мянган болгосны төв шинэ болгоход явагдаж байгаа. 4 сарын шинийн 8-аас эхэлж явагдсан. Өнөөдөртэйгээ яг 10 өдөр болж байгаа. Ингээд тус удааны бүхий сараа бол 45 өдрийн хугацаатай мөнхөө баруун таван аймаг хошуудын бөхчүүдийг багтаасан Алшаа, Баяннуур, Ордос зэрэг газар орноос бөхчүүд ирж сорж байгаа. Ингээд тус удааны бүхий сараанд бол Өдөнчин зүүн хошууны нэрт бөх Батчаргалыг дасгалжуулагч сурсан юм аа. Ингээд Батчаргал дасгалжуулагч бас нутгаас Үзэмчин хошуунаас 8 залуу бүх дагуулж ир сороонд орж байгаа. Ийм болохоор тус удааны бүхий сараа бол манай хошуунд явагдаж байгаа анх дугаар удааны хугацаагаар хамгийн урт хүрээх хвчээгээр хамгийн өргөн нэг удааны бүхий сараа болж байгаа юм аа. Энд ирсэн бөхчд болгон өөрийн сайн дураас дур багтаан хөтлөгдөн ирсэн болохоор тасагжуулагчийн жаавар шаардлага ёсоор хөдөлгөөн болгоныг сайн хийхийг гिचэн сайн бөхчин болохоор чарм айзгаана. Биеийн халаалтаас хөл гарын халаалт энэ бүх дасгал боловсрол хийж дуусгахад бараг цаг хагас болов. Тэгж бараад ээлжид барилдааны боловсролоо эхлүүлв. Үүнд 5 минутын хугацаатайгаар 5 хүнтэй зөрж барилдана. Унсан бүх эрхвиш дараи түргэн босч залгаж барилдах хэрэгтэй юм байна. Бүхийлээ боловсрол эмх дэглэмтэй хатуу чанга явагдаж мехний дасгал, эвийн дасгал, хүчний дасгал зэрэг олон талаар дасгал боловсролыг системтэй хийж байхаараа бөхчдөд Монгол бүх нь хар тарын үзэлцэн биш харин ур ухааны тэмцээн болохыг улам гүйцэд таниулж байлаа.
одоо ийм сайн аврах том бүх бидний багш болж манайш шавн болсондоо би бас маш их омгорч байна. Ингээд одоо энэ боловсрал том системтэй сайхан явагдаж байна. Тэгээд одоо энэ боловсрыг одоо багшийнхаа хэлсэн ёсоор дагаад гарсаар амжилт төрөх байхаа гэж бодож байна. Ээлжит барилдааны боловсрал бараг 11 цаг хагасан үеэр дуусахад бөхчид бүр хөлсөн дэвтэж тун их ядарч байх нь мэдэгдэж байв. Тэгсэн ч тэд залгаад хүчний боловсралыг хийж эхэллээ. Хор нэг зургач хоёо Тасалжуулагчийн хатуу чанга шаарддаг бөхчдийн сүс зориг даагмай чанарыг гүйцэд шалгаж эдний нэг өдрийн өмнөх боловсрол ингэж өндөрлөө. Хошуунаас зайдуу суманд явагдаж байх учраас бөхчид Монгол гэрт хэд хэдүүлэн сууцгаж тэнгэр дими дулаараагүй хүйтнээс баг шаргуу хатуужилтай шиг байлаа. Үдийн хойнох боловсрал 3 цагт эхэлж бөхчид догтсон цагтаа бүр эрзгэж бие халаалтын боловсролоо хийцгэлээ. Бүххийн дасгал боловсрал гэдэг бол зүгээр л даалгавар огт биш юм. Багшийн эрдэм, өөрийнхөө мэдрэмж, биеийн хүчийг зохицуулж өдөржин боловсрно гэдэг амаргүй юм. Би бол Баяннуур хотын урдын дунд шунаахан өөрөө Тунгалд байгаа Өвөр Монголын үндэсний их сургуулийн тамирын салбарт суралж байгаа оюутан. Би бол Монгол бүхтэй хайртай хар багасаа тамир дуртай. Тэгээд бөхөөрөө бол Өвөр Монголын үндэсний сургуульд шалган орсон. Тэгээд ер нь сургуульд орсон цагаасаа би бөхөөрөө орж ирсэн гэдэг. Тэгээд сургуульд орсон гэдэг. Бүхэн бас ер хаяагүй сургуулийнхаа тамирын цуглаан амтэр оюутны тамирын цуглаан амтэр бүр Монгол бөхөөрөө орсон. Тэгээд бол Монгол бүхэн хайхгүй тэгээд улам дэше ингээд барилдаад ард түмнийхэн тэгээд яваад нэг сайхан өгчм болох ярилтай. Үдийн хойнох боловсролын бас нэгэн хэцүү боловсрал эхэллээ. Энэ нь голдуу бөхчдийн амьсгалыг уужруулах, өөрийн мэх мэрэгжлийн боловсронгүй хийж сурах боловсрал байлаа. Энэ нь дараа нэг зодогтой бүхэн 15 минутын хугацаатайгаар 5 зодоггүй бүхтэй ухсарч барилдаг учраас нэг нь амьсгаадж ядрах, нөгөө нь барьц авч өөрийн мэх мэрэгжлийн хийх болно. Энэ боловсрол нь бөхчдийн жором, хүч, мэх зэрэг ариван талыг багтаасан бас нэгэн боловсрол байв. Хэдий ядарч тайлцсан ч хурдан босч залгаж барилдахгүй бол бас л тасагжуулагчийн бүсний амтыг амтлахад ойрхон байлаа. За тэгээд бүхэн сараа эхлээд 10 хоног боллоо. Тэгээд одоо та одоо дасгал жуулгачаар ирсний хувьд одоо тэгээд энд дэх 10 өдрийн ажлын чин байдал амьдрал орж явахаа одоо сууж идэхээс аваад мөнхөө өөрийн чинь олон газар ирсэн шавнырын боловсрож байгаа байдлын тухай урагштай байна уу? Дүгм яриад өгнө үү? одоо би бол одоо Жүүм Бараан аймаг 2 аймгийн одоо бүхний солилцоо соёлыг хөгжүүлэхийн төлөө гошоос нь 9-д ирсэн. Тэгээд 9-д 10-д өдөр хоёрын боловсрол хийсэн.
боловсрол хийлээ. Нөхдөд ямар одоо гоё байж байна. За би өөдөө уулан бодож ирсэн юм аа. Хавардаа ер нь хойрын боловсрол хийвэл хөгжүүд зүгээр юм уу гэж бодсон. Өнөө жилээс яг энэ гой цагаан завшаан таарч хойрын боловсролд сайхан орлоо. Энэ боловсрол амар гоё байж байгаа бодож шүү дээ. Газар сайхан дөрөв хүүхдүүд байж байна. Мод миний өөрийн яг хамтдаа хожоод хамтдаа явдаг ах トゥ нөхдүүдтэй илдэ гоё байна. За тийм ээ тэгвэл та одоо энэ дэгээ дасгалч хэрэгтэй өөрийнхөө нутгаас үргэлж хамт байдаг өөрийн хэдэн дүүнэр өөрийн хэдэн шамнартайгаа ирсэн байна. Тэгээд ердөө энэ хавар цагийн бүхин сараа бол голдуу бүхин сараа гэж ер нь юугаар голддог байна уу? Хавар бол ер нь жоохон амьсгал голдож өгөх гэж боддог шүү. Одоо ууд явах юм уу? Эсвэл одоо ингээд нэгэн жодохтой нэгэн жодоггүй ингээд 5 6 хоног ингээд цовд ороод ганцхан жүний дараад нэг жодохтой амьсгал гаргаж шүү. Энэ бол би жоохон юм боддог юм. Хавар бол ер нь ийм хөл боловсрал бол зүгээр юм. За тэгвэл одоо манай энэ нутаг усандууд ердөө бүхий сороо ингээд нэг өргөө хөвчээтэй шиг нэлээд урт хугацаагаар нэлээд ингээд юу төвлөрөнгөө ингэж боловсрсан бол байгаагүй. Тэгээд ердөө өнөөдөр ирээ таны энэ бүхэн юуг үзлээ. Бүхэн боловсрол нэг өдөр ингээд ажиглалаа. Их сайхан байна. Их дүрм тогтоолтой. Бат чанга бас ч хатуу байна. Одоо ингэхээр одоо таны гал дараас бол эдгээр боловсрож байгаа хүүхдүүд ярангуй сайхан бүх болноо. Одоо ярангуй бөхтөө мэрэгчнэ гэдэгдүүд яхаа аргагүй итгэл төрж байна. Тэгээд ердөө манай нутгийн энэ хүүхдүүд ямар шиг байдалтай байна уу? Ингээд боловсрыг даагаад гарч чадвал нэг ихгүй нэг багсаг бүх болмоор хүүхдүүд харагдаж байна уу? Харагдаж байна. Одоо нэг миний одоо зүгээр хавийн зүгээр хэдэн жилийн бүх барилсны хувьд 2 3 хүүхдүүд гэж байна. 2 3 хүүхдүүд уужгаа өөрөө сайн дураасаа за би хөдий хийгүүл хөдний илүү нэг 10 20 юм уу ингэж хийж байна. Тийм үү өөрөө тэр ямар ярих санаатай би бүхэл нэг тийм чармэж болоод байна. Тэр өөр зүгээр боддог юм. За тэгвэл одоо өнөөдөр ингээд нэг өдрийн турш таны ажлыг харсуулаа. Ингээд одоо телевизийн нэвтрүүлгээр олон томтойгоо зоолгуулъя гэж. Тэгээд одоо миний хувийн ойлголтоор бол маш сайхан байна. Тэгээд ер нь таныг энэ дасгалжуулагчаар ирнэгээ сонсоод манай энтхийн хүүхдүүд дуртай цугларсан. Тэгээд бас энэ баруун 5 аймаг хошоноос бас дуртай хүмүүсүүд ирсэн. Ордос Баянур гэж ирсэн. Ингээд сая бас боловсрыг харсуулаа. Тэгээд одоо таны энд удааны боловсрол таавал 45 өдөр багштана. Одоо бол 10-аад хоног одоо анхны нэг өдрүүд өнгөрсөн байна. Тэгвэл одоо энэ хүү 45 хоногийн боловсролоо ингээд төгсгөх үед та одоо энэ хүү боловсролыг ямархан хэрэг хэмжээнд хүргээд эдгээр шамнараа наацхтаа ямархан хэрэг хэмжээнд хүргэе гэсэн сайхан бодол байна вэ? 45 хоногийн бэлтгэл би бол одоо маш их чанга амралтууд юм явахгүй эсэмтдээ боловсрохыг шаардсан. Чи өндөөс номер нэг яг бас нэг өөрийн гошуугаар төлөөлж би гарч ихтэй ярьсан манай багш надад хэлсэн. За чи хүний газар очиод гिचэл дээр сайн уучраа гэж хэлсэн. За багш нар гэж хэлсэн. За очихтаа бол хүний хүмүүсийн очихгүй хөтөө шаардж за бүс хаатуу гомдол яхтыг гөчөөгөөрэй. Өргөд миний боловсрол ингээд дайж хаа энэ юмуд бүр миний багш тэндээс хөлж явуулсан. Ингэж очиод дэсхал хийшүү. Чи өөр нь чиглэж оруулж өв шүү. За тэр ёсоор би өнд ирж ингэж зааж байна. Тэгээд 45 хоног ингээд чанга авсан дараа би одоо ингэж байна. 2 3 бас 45 хоногийн багш юм чинь. 2 3 шав бас жоны наадмаар бас нэг бас дөр орт юм уу. Дөөгөр байлтаад яг гоо очихгүй дөр орохгүй ч болно. Дөр ихнэр дөшин гарахгүй ч болно шүү. Доороос юм сайн бөхчүүдийн гой сайхан мөргөдлөөр за миний барилдаатай адил ингээд мөргөдлөө гар хаяа гарыг тэр болчих. Нэг хүн хайсан би дотроо маягна. Тэр дөшин байлдахгүй ч хамаагүй. Хүчээ мэхэн тасгах, мэхэн хүчин тасгах, хүч мэхэн эв тасгах, эв аргаан жорон тасгах, эдгэр бүхнээ ухаантан тасгах гэдэг бол тус удааны сорооны тасгал боловсрол юм. Монгол бүх барилдаан бол бүхэн ур чадлын шалгалтын гэдэг биш, мөн нэг ёсны эсвэс зориг, даагмын чанарын сорилт бөгөөд
бас ч ухаан биелэг урам мэрэгжлийн мөрийцэн гэдгийг улам гүнзгий ойлголоо. Эрийн 3 наадмын нэг Монгол суулийн бас нэгэн ачаалуур болох Монгол бөхөн дээдэлж яваа бохчтон